Орны замын Жингин цуваа түүхэн аялал Турк улсаас эхэлсэн байгаа. Караван Жингин цуваагийн гол ач холбогдол нь болохоор мэдээж нь COP16-г 17-той холбож байгаа. За түнчлэн энэ жил олон улсын бэлчээр болон малчтын жил болж байгаа. За энэ хүрээнд бол олон улсын малчтын төлөөллүүд энэ Жингин цувааны бүрэлдэхүүн болж явж байгаа. За мөн энэ жил COP17-той холбогдуулаад Монгол улсад олон улсын малчтын чуулган арга хэмжээ болж байгаа. За үүнтэй уялдуулаад бид бүхэн бас олон улсын чуулганы малчид одоо Булган Арангай аймгийн Булган сумын зохион байгуулагдах хилцүүлэг арга хэмжээнд бас караваныг уялдуулах хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж явж байгаа. За өнөөдөр бол бүгд найрамд хятад улсад буюу одоо Монгол улсад орж ирэхээс өмнөх улстай аялал нь эхлээд явж байна. За Монгол улсад 8 сарын 8-нд аяллаа баг бүрэлдэхүүн бүгдээрээ ирэхээр төлөвлөж байгаа.